Сайн байцгаана үзэгчдээ шинэхэн суугтаа тавтай амирал. Манай сууг нь аимшигын болон трейлер төрлийн киног түлхүү ярих бөгөөд энэ төрлийн кино сонсдог хүмүүс subscribe, like дарахаа битгий мартаарай. Энэ удаагийн кино маань мөн л энэ ангилалд багтах ба Grafted хэмээх 2024 онд нээлттэй хийсэн кино байгаа. За ингээд кинонд орцгоё. Киноны үйл явдал эхлээд хятад улсад өрнөнө. Зураг зурж буй охин бол Вэй. Түүний аав нь арьс шилжүүлэн суулгах судалгаа хийдэг. Тэд идэх боломжгүй арьсны ховор өвчтэй. Аав нь өдөр шөнөгүй судалгаа туршилт хийж охин болон өөрийнхөө арьсыг эмчлэх арга хайсаар байдаг. Нэгэн өдөр эрдэмтэн нэг төрлийн арьсыг нөхөн төвжүүлэх серум гарган авч чаддаг. Тэгээд тэрнийг хархны арьсанд шингээж дараа нь нүүрэн дээрээ наагаад өөр дээрээ туршиж байна. Удалгүй хархны арьс нь түүний шархалсан хэсэгт шингэж нүд эрэмхийн зуур арьс нь эрүүл болдог. Тэр эхлээд энийг туршилт маань амжилттай болчлоо гэж баярлж байтал удалгүй арьс нь маш хурдтайгаар нөхөн төлжөөд улмаар ам нь дүүрнэ. Тэр жижиг хотог аван амны хэсгээ зүссэн боловч шах маш хурдан идгэж ам нь дахин битүүрнэ. Үүнийг харсан Вэй аавдаа туслах гэж оролддогч аавынхын нүүр тэр чихтэй битүүрч үхэлд хүрнэ. Энэ явдлаас хойш олон жил өнгөрчээ. Охин өсч том болж аавынхаа адил ухаалаг нэгэн болж их сургуульд суралцах тэтгэлэг хүртэл авч чадсан байдаг. Аавынхаа судалгааны ажлын нооргийг мөн хатгалсан байдаг. Дараагийн хэсэгт Вэй Шинэ Зеланд улсад ирнэ. Түүнийг аавынх нь дүү болох Лин эгч нь найрсгаар тусан авдаг. Гэртээ харих замдаа авга эгч нь түүнд нөхрөөсөө салсан охин Анжелитэйгээ хамт амьдардаг. Мөн ажилласаа болоод гэртээ бараг байдаггүй талаараа ярьдаг. Гэртээ ирэхэд авга эгч нь Вэйг Анжелинатай танилцуулна. Анжелина түүнтэй том жиргүйхэн мэдчилнэ. Вэй өөрийн гадаад үзэмжнээсээ болоод ихэд ичиж санаа зовно. Байн сурвай нууж далдлна. Вэй өөрийн өрөөндөө аавынхаа тахилыг цасч түүнтэй ярьж эхэлдэг. Маргааш өглөө нь Вэй сургуультай очино. Түүний анхны өдөр учир баг зэрэг төөрөлдөнө. Нүүрний ярьсан тэр чигтээ хэлбэрээ алдсан Джон гэх хүн түүнээс төөрч гисэн юм уу гэж асууна. Тэр Джоноос шинжлэх ухааны байшин руу яаж явах вэ гэж асуудаг. Джон түүнд тусалдаг. Дараа нь охин өөрийгөө танилцуулж хичээлд орохоор явна. Дараагийн хэсэгт шинжлэх ухааны профессор доктор Паул лекц уншиж буйг харна. Вэй хэдийгээр хамгийн ард сууж байсан ч бусад оюутнуудаас ялгаран хичээлдээ бүрэн анхаарч суудаг. Дараа нь профессор шалгалтын дүнг тарааж Вэй ганцаараа 100 оноо авсан байдаг. Энэ бусад оюутнуудыг гайхшруулна. Вэй бол аавынхаа судалгааг үргэлжлүүлэн өөрийгөө эмчлэх нууцхан хүсэлтэй. Түүндээ хөтлөгдөн лабораторийн өрөөг сонирхон зогсож байтал Паул түүнийг юу хийж байгааг асуудаг. Вэй дэвтрийн ардаа нуу зөвшөөрөлгүй орж ирсэнд уучлалт гуйна. Паул охины нууц буй зүйлийг үзхийг шаарддаг. Охин дэвтрээ үзүүлнэ. Дэвтэр дээр хятад бичгийг хараад Паул аавынхын судалгааны ажил болохыг мэдээд охиныг лабораторид судалгаагаа үргэлжлүүлэн хийж болохыг зөвшөөрдөг. Дараагийн хэсэгт Анжела найзуудын хамт гэртээ орж ирсэн байна. Ээж нь түүнийг нэг хачин охинтой хамт амьдрахыг хүчилсэн тухай гомдолно. Охид Вэйийн өрөөнд орж аавынхын тахилыг хараад гайхна. Мөн түүний ханан дээр наасан харах, шавж, хорхоонуудын зурагтай хайжилбаруудыг хараад шижгэн хүрнэ. Магадгүй түүний судалгааны ажилтай холбоотой байх л та. Дараа нь түүний шүүгнээс цус болсон мэсийн хутга болон жижиг амьтны үд юм уу арьс шиг зүйл хараад тэд нар биенаар цагаан шууд өрөөндөөс гараад явчихсан. Вэй гэртээ ирлээ. Охид аимшиг кино үзэж байсныг ч хэлэх үү түүнийг мэдлэхэд хашгиралд нь зочив. Маргааш нь Вэй Анжелина, Ив, Жасмин гурвыг хамт байхыг хараад тэдэн дээр очдог. Тэднийг өөрийн дуртай хятад хоолнд урьдаг. Охид ихэндээ эргэлзэж байсан ч эцэст нь зөвшөөрч хоол идэхээр болжээ. Хоолны үеэр Вэй ганцаараа л маш их баяртай байдаг ч охид дургуйхан байдаг. Ялангуяа Анжелина. Тэр хамгийн муухай зан гаргадаг. Хоолноос амсахыг ч хүсдэг. Хаяад явцдаг. Үеэл нь бэж та муухай. Зөвхөн Жасмин л Вэйд сэтгэл зовж хоолны амтыг туршиж үзээд хоёр найзаагаа дагаад явах хэрэгтэй байхаа хэмээн санаа зовсон байдалтайгаар хэлээд явдаг. Гэртээ харих замдаа Вэй дахин Джонтой таарлтна. Тэд баг зэрэг ярилцдаг. Вэй өөрийнхөө сорвидын тухай хэлж, өөрийгөө болон бусад хүмүүст сайхан харагдах боломжийг хүн бүрт өгөхийг хүсдэг. Мөн өөрийгөө судалгаа хийдэг тухайгаа ярьдаг. Джон харин охиныг "Чи одоо ч үзэсгэлэнтэй харагдаж байна шүү дээ охин минь" гэж хэлдэг. Яг энэ бүчид Паул Вэйтэй тааралдаж түүнийг гэрт хүргэж өгөхийг санал болгодог. Тэрээр Вэйгийн судалгааны ажил сэтгэл хангалуй байгаа илэрхийлж хамтран ажиллах санал тавьдаг. Үнэндээ Паул нь ямар нэгэн шин санаа судалгааны төслийг олж аваад
Тэгээд хөрөнгө оруулалт босгож өөрөө алдартай болох зорилготой байсан. Энэ нь тэр Вэйгийн аавынхын дэвтэр амжилттай байх магадaltaйг тэр аль хэдийн олж мэдсэн байдаг. Тэгээд тэр хамтран ажиллах санал гаргасан. Дараагийн хэдэн өдөр Паул болон Вэй хамтран ажиллах туршилт хийсэн ч ямар ч үр дүн гардаггүй. Үнэн дээр Паул нь зөвхөн өөрийн нэр хүндийг өсгөж халдар нэр олохыг хүсдэг ба хөрөнгө оруулалт татахын тулд Вэйгийн судалгааг хулгайлах дан санаатай байдаг. Гэтэл энэ туршилт нь өвтөлгүйтэй байсан нь Паулийн уурыг хүргэж Вэйд таагүй хандаж эхэлдэг. Эхлээд долдуунаад байснаа дараа нь мухаа хандаад л. Нэгэн өдөр тэд ажиллаж байх үед Жасмин ирнэ. Тэгээд Паулд лабораторийн туслах хэрэгтэй эсхийг асуудаг. Паул шууд зөвшөөрөөд Вэйг Жасминтай орхиод явуулна. Жасмин өөрийнхөө найзуудаасаа өөр нэгэн ажээ. Тэр Вэйд лабораторийн ажилд туслахаас гадна найзын хуваар хамт байхыг хүссэн ажээ. Тэд хамтдаа хөгжим сонсож байхдаа Вэй цогцос цэцгийн зургийг хараад багадаа энэ цэцгийг зурж байснаа сандаг. Үнэн дээр түүний туршилтанд энэ цэцгийн шүүс дутагдж байсныг гэнт сандаг. Ер нь бол энэ цэцгийн англи нэр нь Cropsiflora юм байлээ. Монголоор орчуулахаар цагаан мах цэцэг эсвэл цогцос цэцэг. Үнэхээр эвгүй орчуулга. Тэгээд энэ цэцэг ямар цэцэг байд юм бэ гэж хайгаад үзэхээр цэцэглэх үедээ өмхирсэн махны үнэр гаргадаг. Дэлхийн хамгийн том цэцгүүдийн нэг юм байлээ. За тэгээд кино руу гаръя. Тэр оройдоо Вэй цэцгийн дэлгүүрээс өнөөх цэцгийн шүүсийг хангалттай аваад яарвчлан туршилтандаа хийж эхэлнэ. Тэр бодисыг бэлэн болгосон ч үүнд ямар нэгэн арьс хэрэгтэй болж өөрийнхөө минээс авчна. Тэр тасалсан арьсандаа шингэнийг түрхэж, буцааж, наагаад гаргаж авсан бодисороо тарьж эхэлнэ. Арьс маш хурдан төлжөж эдгэрнэ. Яг Эв ирүүл болно. Энэ үед Паул болон Эв хоёр хамт байсан бөгөөд хажуу өрөөнөөс Паул Вэйгийн туршилт амжилттай болж байгааг хараад гүгээд очдог. Вэй багштай шарах байсан газраа харуулж туршилт амжилттай болсон талаараа ярилцаж байхад хамт байсан хүүхэн нь буруугаар ойлгоод зургийн дараа дамждаг. Яагаад тэгэхээр шарах нь айгүй эвгүй газар байрсан гэдэг шүү дээ. Ив нөгөө зургийг Анжелина руу илгээдэг. Энэ нь Анжелинаг уурлуулж тэр даруй гэртээ харж Вэйг хайсан боловч тэр гэртээ ирээгүй байдаг. Учир нь гэвэл Ив нь Вэйг нэгэн харанхуй ойд аваатсан байдаг. Тэгээд түүнийг багш найз залууг эргүүлсэн хэмээн буруутгадаг. Вэй бол ямар ч тийм болоогүй гэж хэлдэг. Гэхдээ тэр итгэхийг хүсэхгүй. Түүнээс хол байх хэмээн сүрдүүлдэг. Тэгээд тэр Вэйг ганцаарнгийн харанхуй ойд орхиод явчихна. Хаа голоос хідэн цаг алхаад гэртээ иртэл Анжелина ээжтэй баахан хов зөөгцсөн мэлмэртлээ уйлж муйлцсан сууж идэг. Бас аавынхын тахилыг сүйтгэсэн байна. Үүнийг хараад Вэй уурлагын тодорхой. Тэд хэрэлдэж зодтолж эхэлнэ. Анжелина Вэйг газар чигдээд хүзүүнээс нь боож эхэлнэ. Өөрийгөө хамгаалахаар ойрцоо байсан нэг юмыг аваад цогтол тэр нь савх. Тэгээд гайн таарад Анжелинагийн нүд рүү хатгаж байна. Харамсалтай нь Анжелина тэр дөрөө тэнгэрийн орон руу яваад өгнө. Вэй маш их сандарч гэмшээд яах учраа олж ядан ядаж байхад авга эгч нь Анжелина руу байн залгадаг. Тэгээд тэр нэг санаа олно. Өөрийнхөө нүүрний арсыг зүсэж аваад Анжелиныг ихтэй солих. Мэдээж тэр өөрийнхөө шинээр бүтээсэн шингэнийг ашигладаг. Тэр нь амжилттай болно. Авга эгч нь гэртээ ирээд тэр Вэйг өөрийнхөө охин гэж андуурч юу ч ойлгохгүйгээр өнгөрөв. Вэй өөрийнхөө хийсэн ажлаараа бахархад цаашдаа Анжелина шиг амьдрах шийдвэр гаран жүжиглэж эхэлдэг. Маргааш өглөө тэр Анжелина болон хувирч сургууль руу явдаг. Баг зэргийн хачин үйлдэл гаргаснаас бусдаар бол хүмүүс ерөөс анзаардаггүй. Хичээл дуусны дараа Вэй Анжелинагийн найз залуутай булзоонд гарах бөгөөд тэд ойрхон ойрочдөг. Тэр найз залуу нь Вэйд хайртай гэж хэлнэ. Вэйгийн хувьд энэ мэдрэмж хамгийн анхных байсан бөгөөд тэр маш их догдолдог. Тэр хоёр бие биенээ үнсэж байтал гинэтгэн Вэйгийн нүүрнийх нь арьс нь хуулран залуугийн дээр унчна. Залуу цочирдож утгыг оролдож ухарч байхдаа уулнаас унаад тэнгэрийн орон руу яваад байгаа юм бас. Вэй үлдсэн шингэнийг ашиглан Анжелинагийн нүрийг дахин наа. Гэхдээ түүний шингэн маш бага үлдсэн байдаг. Дараа нь тэр дэвтрээ хайдаг. Тэр лабораторид үлдээснээ сандаг. Лабораторид үлдээгээд профессор Паул дэвтрийг давцсан байдаг. Вэй профессор руу удаад дараа залгадагч тэр хариу өгөхгүй. Дараа нь тэр Ивийн дүрд хувилж Паултай ойртож дэвтрээ олж авах санаа гаргав. Тэгээд тэр Ивтэй хамт дэлгүүр хэсгээр болно. Тэд хамтдаа дэлгүүр хэсэж нэг даашинд худалдаж авсны дараа Вэйгийн гэрт ирнэ. Ив нь гэрт орж ирмэгс муухай өндөртөж байна гэж хэлэхэд энэ нь нөгөө тахилын ширээнээс гарч байгаа юмаа гэж тайлбарладаг. Тэгээд Вэй дэшээ гараад Ив таагүй санагдсан бололтой гинт би гэртээ хармаар байна гэж хэлтэл Анжелина түүнийг би чам нэг юм үзүүлмээр байна гэд түр саатуулдаг. Тэгэд тэр хоёр хамтдаа дээш гарсны дараа Вэй гинэтхэн нэг зүйл барьж аваад түүн рүү дайрдаг. Ив маш хурдаар доошоо буугаад гарах гэтэл хаалга төвчөөтэй байдаг.
Тэгээд тэр онгорхой цонхойг харамгацаа цонхоор гараад гүйдэг. Харамсалтай нь гадна хашааны хаалга төвжээтэй байдаг ба тэр цэцэрлэг дотор жижигхэн цөөрөн бахыг хардаг. Тэгээд тэр цөөрөн дотор ороод нуугддагч Вэй удалгүй түүнийг олоод өрмөөр толгоор нь өрөмдөж хороодог. Дараа нь Вэй түүнийг угаалгын өрөөнд оруулж Анжелинагийн нүрийг хуулан Ивийн нүрээр сольдог. Маргааш нь их сургуульд очиход Жасмин Вэйгээс Анжелина болон түүний найз залуу холбогдох сургаггүй болсон талаараа санаа зовж байгааг хэлдэг. Цагдаа нар мөн хайж байгаагаа хэлдэг. Энэ нь түүнийг сандрааж тэр дараа гэртээ буцаж ирээд оройн Вэй хоёр охины цогцыг тайрч нуур руу шиддэг. Дараа нь тэр Ивийн утсыг шалгаж өөрийнхөө нөгөө эвгүй зургийг олж хардаг. Вэй тэр зургийг сургуультай холбоотой байгууллагаар илгээж профессор асуудалд орж ажлаасаа халагдана. Гэвч тэр шинжлэх ухааны шинэ нээлт хийхэд тунд өгсөн байгаа тул нэг их сэтгэлээр ундаггүй. Дараа нь Вэй Ивийн дүрд хувилж Паултай дотн байж байгаад дэвтрээ олж авахыг оролддогч бас олж чаддгүй. Харин Паулын шинээр гарган авсан бодисыг олоод авчдаг. Тэр бодисыг гаргаж авмагц хурдхан гэрлүүгөө харьдаг. Учир нь гэвэл түүний арьс нь гуйжиж ихсэн байдаг. Гэртээ ирээд Ивийн арьсыг хуулж аван өөрийнхөө гуйны шарханд тариагаа тарьдаг. Энэ туршилтанд ер нь бол амжилттай болсон юм шиг харагдаж байгаа боловч гуйны шархан эдгээд тэ одоо дахиад өрөвссөн байгааг бид нар харж байна. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн маань төрхөн зуурын үйлчлэгтэй болсон нь харагдаж байгаа. Удалгүй Жасмин ирэн түүнд санаа тавин найрсаг ханддагч хөргөж нээх үед Вэй түүнийг хүнсний удаар нүрийг нь битүүлээд дахиад тэнгэр рүү явуулчихна. Учир нь тэр хөргөчөнд Анжелиныг нь толгой гадгалсан байна. Бас туршилтанд хэрэгтэй байж магадгүйгээд жоохон арь садгасан байд. Хөөрхий Жасмин үхчихлээ. Вэй үүнд маш их гэмжиж уужилт гуйсаар л байдаг. Удалгүй Паул ирнэ. Учир нь тэр өөрийнхөө шинэ бүтээлийг Вэйийг хулгайлсан гэдгийг мэдсэн байдаг. Вэй нүрний жарсгүй, найзчгүй амар юм сууж байдаг. Тэр Вэйгээс юу хийсэн талаар асуухад Вэй түүнийг аавынхын ажлыг хулгайлсан гэж хэлдэг. Паул түүнийг зөвхөн лабораторид туслах байсан. Хэрвээ энэ бүхэн амжилтанд хүрвэл би тэрүүн эрдэмтэн учраас бүх хүндэтгэл над дээр ирнэ гэж тайлбарлаж хэлдэг. Дараа нь Паул шингэнийг өгөхийг шаарддаг. Вэй хөргөчөнд байгаа гэж хэлнэ. Паул сэтгэл хөдлөн хөргөчийг нээхэд Ивийн нүрний ярьсгүй толгойг хараад аимшигтайгаар зочирд. Энэ хооронд Вэй Паулыг хүзүүнд нь тариагаар хатгаж ухаан алдуулдаг. Дараагийн хэсэгт Паул ширээн дээр ухаан орсон байдалтайгаар хэвтэж байхыг харна. Гэхдээ түүний хүзүүний арьс нь хуулагдсан байдаг. Вэй шинэ арьсыг Паулын нүрэнд нааж түүнд бодисоо тарьдаг. Дараа нь мэдээж арьс нөхөн төлжүүлж маш хурдтайгаар идэгдэг боловч арьс маань ургаж түүний амыг битүүлж эхэлнэ. Түүнийг амьсгалтай байлгахын тулд саруул хийдэг. Паул өвдөлтөөсөө болж орилж эхэлдэг. Үүнийг ойролцоох хөгшин эмэгтэй сонсдог. Эмэгтэй шууд цагдаа дуудах нь тодорхой, Вэй харин зүхтах нь тодорхой. Гүйж явсаар байгаад метроны нүхэн гарц руу ороод тэнд Жонтой таарлддаг ба туслахыг гуйдаг. Нөмөргөн доогуур нь ороод нуугдах гэж байхдаа нөгөө шингэнээ асгачдаг. Цагдаа нар Жоноос охин хаашаа зүхтныг асуухад тэр худлаа хэлчихнэ. Дараагийн хэсэгт баггүй хугацаа өнгөрсний дараа Вэй олон хүний амьнасыг хөнөөсөн гэж буруутгагдан одоо ч алга болсон хэвээр байдаг. Цагдаа нар охидын цогцуудыг олсон бол Паул биеийн хүнд байдалтай хэвээр байдаг. Хөөрхий илэн эгчин сэтгэлээр унсан байдалтай хооллож байдаг. Гудамжинд Вэй шиг харагдах нэг охиныг олж хараад араас нь гүйдэг. Тэр охиныг зогсоож Вэй мөн үгүй асуудагч харамсалтай нь өөр хүн байдаг. Дараа нь хажуугийн машины зогсоол дээр сууж байгаа нэгэн гудамжны хүнээс гинж цочдөг. Учир нь тэр хүн үслийн муухай царайтай байдаг. Яг үнэндээ энэ бол нуугдаж байхдаа асгасан шингэнээс болоод Вэй болон Жон нарын арьс ургаж нэг нийлмэл бүхэл аимшигтай мангас болсон байдаг. Яг л нэг юм хоёр хүнийг нийлүүлээд базаа тавьсан юм шиг. Мэдээж их чинь энэ аимшигтай дүр төрхийг хараад айгаад цухтаагаад орлоод гөөхөд явдаг. За тэгээд энэ хүү кино маань хүн өөрийгөө байгаагаар нь хайрлах ишний чухал вэ гэдгийг харуулсан маш чухал сэдв хүндсэн кино байлаа. Үзсэнд баярлалаа.